айдас ба сургамж үзүүлж байна. Манаас уг нь хачин жигтэй явдалтай таарсан хүмүүсээс зөвшөөрөл аван та бүгд төрөгдгийг мэдэгдэж байна. Оюуны өмчийг дээдлсэн танд баярлалаа. Би анх Японд очихдоо айхтар олон сүнстэй гисэн гэдэл сэтгэл санаагаа бэлдэж хамгаалтаач шинийг хийлгэж аваад нэг л өдөр Японд ирсэн. Их л жижигхэн өрөө огтож авлаа. Өөрч онц зүйл мэдэгдсэнгүй. Ачаа дэш янзлаад гэрээ цэвэрлэж байтал орой болж орондоо орж унтахаар болов. Миний шинээр исэн хамгаалт маань хүзүүндээ зүүдэг байсан. Жохон хүнд учраас тайлж хажуудад тавиад унтаад өгсөн юм. Гэтэл удалгүй ихцтэйшээ харчихсан сүнсэнд даруулж байлаа. Өрөөний хоёр болонгоос миний бие хүртэл сунаж ирээд цээжин дээр суусан байдалтай байв. Юу нөгөө галаксид харсан альбан тэрнээс ч том байлаа. Харанхуй зэн харагдаагүйч инээмсэглэж байгаа юм шиг дүр зураг харагдаж байсан юм. Яг л айлгаж сүрдүүлэх гэсэн шиг хачин инээмсэглэл. Нилийн удаан даруулж байгаа л нийгэм гайгүй болсон. Японд ирсэн ихний шөндөөл арайчтай гэж бодлоо. Тэр өдрөөс хойш би хамгаалалтаа тайлбаргүй унтдаг болсон. Дараагийн өдрөөс элдв зүйлс их болж байсан учраас удмынхаа дээцийг заларсан үед нь гэрлүүгөө видео кол хийж байгаа дамжуулж хэлүүллээ. Гэрт чинь маш том альбан байна. Одоо хөөж явуулах болохоор зуулаасаага таслалгүй хүлээж бай гэж хэлв. Нэлээд удаан хугацаа өнгөрсний дараа болсон гэхээр нь за одоо зүгээр үү гэж асуутал ихнийгийг л хөөсөн. Гэхдээ нэг маш хүчтэй альбан үлдсэн. Би дийлэхгүй нь. Дараа дахиад үйл хийж өгнө гэж хэллээ. Энэ явдлаас хойш би дахин холбогдоогүй байгаа. Гэрт болдог хачин зүйлсийн талаар та бүхэндээ сонирхуулъя. Манай байранд болсон миний өрөөнд тохиолдсон хачирхалтай аимшигтай зүйлс бичгээс өмнө амьдардаг байраа жоохон танилцуулъя. Манайх 2 давхар. Давхар бүрдээ 3 өрөөтэй жижигхэн нийтийн байр. Өрөөнүүд нь их жижигхэн. Миний өрөө 2 давхарт яг шатны өдөөс гарсан байрлалтай. Анх ирэхэд 1 давхарт 1 хүн, 2 давхарт 2 хүн амьдардаг байсан. Гэтэл энэ оны эхэнд 1 давхарт амьдарч байсан 1 хүн, 2 давхарт амьдарч байсан 1 хүн гээд манай байранд амьдарч байсан 2 хүн 1 сар өрхгүй хугацааны зайтай өрөөндөө нас барцгаасан. 2 давхарт нас барсан хүн нь нас бараад нэлээ удсан бөгөөд хаалгыг нь онгойлоход бөөлж сүрэн мөнөр байрнаас тэр чигтээ анхалж байлаа. Сар өрөхгүй хугацаанд бөөн цагдаа сэргийлэх имлэг гээд л 2 удаа нэлээд бужигнаж 2 ч удаа цагдаад мэдүүлэг өглөө. Сайн харж байгаагүй мэдэхгүй учраас тэгсгээд л мэдүүлгээ өгсөн. Байранд болсон явдал нэг иймэрхүү. Манай өрөөнд болсон зүйлсээс надад хамгийн амар санагдсан санаанаас гардгүй зүйлсээ төвөрлөд хүргэе. Хажуу өрөөнөөс өргөлж хан нүдэж байгаа чимээ гардаг. Ялангуяа яг орой унтах цагаар. Хажуу өрөөнд хүн амьдардаг байсан болохоор тэр хүнийг л нүдэд байна гэж бодож бүр дэсгээ байгаад байрныхаа эзэнд хэлтэл удалгүй тэр хүн өвгөд явчихсан. Ингэснээр би 2 давхарт ганцаараа бас 1 давхарт 1 хүн үлдлээ. Гэхдээ үнэндээ тэр хүн нүдээгүй байсан юм.
Нүүснийг нь дараа хүртэл хан нүцээр л байсан. Таазан дээр хүнд зүйл унаж байгаа мэт маш чанга чимээ гардаг. Бүр салганаж зочтол дуурдаг. Сонирхолтой нь яг л нэг газар. Тухайлбал угаалт дүрний дээд хэсгийн таацгай байр. Надад ч юу тэр хэсэг таалагдаагүй. Нэг л хүйтэн хүндий санагддаг болохоор ундахдаа нуруугаа харуулж унтдаг. Гэтэл энэ чанга чимээнүүдийг би ганцаараа сонсоогүй байлаа. Нэг давхарт амьдардаг байсан нөгөө хүнд нэг удаа сонсогдсон гин. Гол нь яг тэр чанга чимээ гарсан үед би гадуур явж байсан бөгөөд тэр үед нөгөөх маань байрандаа ганцаараа байсан гэсэн үг. 0 орох гээд явж байхад нь хүн тийм унах шиг чанга чимээ гарсан гээд айжхсан өрөөндөө сууж байсан. Угаалт урны хэсэгний ханан дээр аяг тавг хотог заазаараа өлөгдөж зүйл байршуулсан байсан юм. Нэг өдөр орой гэрлээ унтраагаад орондоо ороод уцаа оролдоод хитэж байлаа. Мэдээж дээр дөржсөн шиг угаалт урны хэсэглүү нуруугаа харуулад. Гэнэт тустас болоод л ард сүйд болоод эхэллээ. Шоконд орж эргэж харах нь битгий хэл огт хөдөлж чадахгүй хэсэг таг гацсан. Юу болов? Эргэж харах уу? Юу байгаа бол? Гэдэл элдвийн бодогдоо зүрх зогсчонгаа алдав. Хамаг биемийн салганаж үнэхээр л амар байсан. Айжхан уцсныгаа гэрлийг асаагаад хэвтээгээрээ эргээд харлаа. Нөгөө хан дээр тогтоосон аяг тавг хотог заазуур сэрээ албаг гэдэл тавьсан бүх зүйл унсан байв. Эргэж харахтаа зэрэгцэн толгой хажууд нэг юм харагдаад байхаар нь жоохын өндөөгөө тартал хамгийн том хотог маань миний толгойн хажууд маш ойрхон үзүүр над руу чиглэсэн байдалтай байж байлаа. Бусад бүх халбаг сэрийн юмнууд угаалтур дотор унсан боловч хотгол миний хажууд бүр над руу чиглэсэн байсан. Сонирхолтой нь хананд тогтоосон байсан бэхлэгээнүүд бүгд л зүгээр байсан юм. Тэгэхээр тэр бүгд яаж унсан байх вэ? Энд ирснээс хойш уламжлалт мэдрэгдээд хэцүүдэж байсан учраас Монголоос дахиад хамгаалтууд явуулсан байв. Тэрний нэг нь маш хүчтэй бөгөөд гаднаас юм оруулахгүй байх зорилгоор хаалганы дээр тавьдаг. Байранд 2 хүн нас барснаас хойш нэлээд хэдэн удаа хаалгадах шиг чимээ гардаг боллоо. Шөнийн турш тасралтгүй нүддэг. Айжхан удаан. Нэг хэсэг амраа дахиад л нүдэж эхэлдэг. Яг л ормоор байна гэж байгаа мэт. 2 давхарт надаас өөр хүн амьдардаггүй. Нөгөө хүн маань унтаж байхад хин хаалга шинжэнгөө нүддэг байх уу? Гэрийнхэндээ хэлэхдээ хийсэн бичлэгээ та бүхэн сонирхуулъя.